Орхны хөндий соёлын өв болон аялал жуулчлалын төв. Сайн байцгаана уу дэлхийн хүмүүсээ. Би хүн чулуу байна. Би манай эртний өмнөх 4000 жилийн өмнө бүтээгдсэн. Надад үгээ хэлэх боломж олгосонд баярлалаа. Миний төрж өссөн газар бол олон мянган жилийн түүхтэй өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 360 км зайд барилах дэлхийн өв орхны хөндийн дурсгалт дэлхийн соёлын өвийн газар юм. Одоо та бүхэнд намайг бүтээсэн хүн төрлөختөн түүний гарал үүсэл дахин давтагдахгүй хосгүй соёлын биет болон биет бус өвийн талаар тэдгээртэй холбоотой бодит байдал өөрийн саналаа танилцуулахыг хүсэж байна. Homo sapiens хоёр хөл дээр алхаж явж эхэлснээр хоёр гараараа төрөл бүрийн хөдөлмөр хөнгөвчлөх багц зэмсэг хийж амьдрах арга барилд суралцсан оюун ухаанаа хөгжүүлж өнөөгийн хүн төрхийг олсон юм. Тэд 200 мянган жилийн тэртегээс тэв гатлан их нүүдэл хийж тархан суурьшихад энэхүү газарт хэсэг бүлэг хүмүүс иржээ. Тэднийг Төв Азийн нүүдэлчид гэдэг. Төв Азийн нүүдэлчид яг энэ орхны хөндийгээр төвлөрөн суурьшин амьдарч эхэлснээр нүүдлийн соёлоо бий болгож улмаар тэн хадгалсан. Мал аж ахуйгаа даган амьдарч байгальтайгаа зохицсон өөрийн гэсэн соёлыг бий болгож чадсан цөөн хэдэн улс гүрнүүдийн хойж үе болох өнөөгийн Монгол улс юм. Монгол улсын нутаг дэвсгэрт хүн суурьшсан цагаас эхлэн нүүдэлчид эзэгнэн Хүннү, Сиамби гүрнүүжж байгуулагдаж байв. 1190 онд Чингис хаан Тархаа Будархай олон Монгол аймгийг нэгэн тугийн дор нэгтгэв. Их Монгол улс хүчрэгдсэн үедээ Европын зүүн хагас Азийн ихэнх газар нутгийг өөрийн мэдэлд оруулсан. Хүндрэлтний түүхэнд дахин давтагдаагүй асар том газар нутагтай улсын нутаг дэвсгэр дотроо Монголын инх тайвныг бий болгож чадсан хүчрэг гүрэн байлаа. Хэдийгээр монголчууд дэлхийн түүхэнд тодрон гарч Аз Европын хооронд урд нь байгаагүй соёл худалдааг шин төвшөнд авчирсан ч ихэнх монголчууд нүүдлийн амьдралдаа одоо ч хэвээр байна. Тухайлбал монголчууд 2000 жилийн дэртэйх мал аж ахуйгаа даган нүүдлэж ирсэн яг тэр хэв шинжээрээ өнөөдрийн хүртэл амьдарч байгаа. Магадгүй дэлхий дээрх цорын ганц сүүлчийн үндэстэн байж болох юм. 2000 жилийн турш бий болгосон мал аж ахуйн нүүдлийн соёлыг та зөвхөн Монголд л харах боломжтой гэсэн үг л дээ. Монгол улсын ЮНЕСКОд бүртгэгдсэн соёлын өв бүхий 3 газрын нэг нь Орхон голын хөндий юм. Орхны хөндийд археологийн болон палеонтологийн маш олон түүхийн эд үлгийн зүйлс Орхон голыг даган хадгалагдаж байдаг. Та бүхний энэ харж байгаа газар үндсэндээ ямар ч хамгаалтгүй хаягдсан газар. Энд нутгийн иргэд болон энэ нутгийн засаг захиргаа харж хандах үүрэгтэй боловч жилээс жилд нутгийн иргэд нь хот руу нүүсээр энд бараг л эзэнгүй тал болж байна. Өөрөөр хэлбэл соёлын өвийг тээгчэд устдаж үгүй болсоор л байна. Энд 8 дугаар зууны ихэнх үед Хөх Тэнгэрийн Бэлэг хаан Культигийн нарт зориулан босгосон орхны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологчид 1889-с 1893 оны малталтаараа нээсэн байна. Хар балгасын туур 8 дугаар зууны үеийн уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран өршиж байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорин хотын туур өвч мөн адил энд байсан. Эрдэнэ 100 хэд Монгол оронд төвдийн бурхан шашин дэлгэрсний бэлэгдэл анхны буддын сүм уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-аас 1940 оны орчимд устгасан байна. Төвхөн хэд Даяанч ламын агуу болох төвхөн нь өвөрмөц хосгүй сүм юм. Далайн түвшнөөс дээш 2600 м өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна. Өгөөдө хааны амьдарч алсан 13-аас 14-р зууны үеийн Монгол хааны ордны туур бас энд байжээ. Эндээс нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Энэ бол монголчууд дэлхийн нийтийг байлдан дагуулж байхдаа их эзэн Чингис хааны зарилгаар энэхүү газрыг нийслэлээ болгох түүх ихлэн түүний хүү Ачзээ нарын үйл хэрэгээр дэлхийн худалдаа, шашин шүтлэг, соёл урлагийн төвийг бий болгож түүнийг Хар хорин хот гэж нэрлэн энд худалдаа 8-ны төв болгон шилдэг гэсэн гар урчууд архитектурын дахин давтагдшгүй барилга байшин сүм дуган шинжлэх ухааны болон соёлын нээлтүүд цуглуулж байсан юм. Тэртээ 800 жилийн өмнө Хар хорин хотод дэлхийн хүмүүсийн ирээдүй хэрхэх талаар ярилцаж зөвлөлдөж шийдвэр төрдөг байсан гэхээр үнэхээр сонирхолтой. Харин одоо өнөөгийн Хар хорин ямар байгааг үгүүлээ.
Монгол улсад орших Өвөр хангай аймгийн Нутаг дэвсгэрт байрлалтай хар хором сум нь 13,000 хүн амтай аялал жуулчлалын бүс бөгөөд ихэнх орлогооч мөн адил гадаадын болон дотоодын аялал жуулчлалаас олдог байна. Олон зуун жилийн соёлын өвийг тэн хадгалж ирсэн хүмүүс өнөөдөр хэрхэн амьдарч хаана оршин сууж байна вэ? Тэд үнэхээр өв соёлоо тэн хадгалагчид мөн үү? Цаг хугацаа эргэлдэн өдөр хоног сар жилүүдийн уртад нүүдэлчдийн өвөрмөц соёл уламжлал өнөөдөр хэвээрээ байгаа гэдгийг судалж үзье. Яа харахгүй тэд байдаг бөгөөд 800 жилийн тэртет амьдарч байсан модон материалаар хийсэн эсхий гэртээ өнөөдрийг хүртэл мал аж ахуйгаа даган нүүдлэж Монгол орны эрс тэрс уур амьсгалд дасан зохицон амьдарсаар байна. Дэлхий хувьсан өөрчлөгдөж шинжлэх ухаан мэдээлэл технологийн эрен үеч тэд яг хэвэндээ оршин тогтносоор. Одоо би хот орж ирээд нэг 3 жил гарсан болж байна. Тий. Уг нь бол Өвөр хангай аймгийн хар хором сумын харьяат. Тэнд өнтөгтэй амьдарч байгаа л тэгэл 2 хүүхэд оюутан болоод 2 хүүхдийнхаа сургууль соёлыг дагаал тэгэл бас амьдрах орлого мөнгө янз бүрийн талыг бодвол хот орж ирээд 3 жил гарсан болж байна. Малчин хүн болоод хэдэн 100-аар бодон мянган жилээр байсаар ирсэн. Одоо байх ч болно би бодоод ирнэ. Хүн Монгол хүнийг малгүй мал аж ахуйгаас бол арга байхгүй. Тэгэхээр бол малыг одоо хойш нүглүүлээ залгамжлаад дөрөвдөө би явуулна ч үгүй. Би ч өөрөө бас мачууд унтаа дээрээс манай аав шин дандаа өвдөөс маань малчин гэдэг үлдээсээр яваад одоо биднээс ингээл залгамж явж байдаг. Одоо миний хөвтөж гэсэн доор мал санагч юм. Мал маа нэг үегэд бол сайхан болсон байна. Бас борлогддог болсон байна. Аялал жуулчлал сонирхдаг болсон байна. Хонж эдэлдэг болсон байна. Арай цагийг сайхан ууж иддэг болсон байна бас гэж ашиглалт сураад нэг үеийг бодож байна. Соёлын өв тээгчид байхгүй бол өв уламжлал байхгүй. Өв уламжлал байхгүй бол соёл ахуй байхгүй. Соёл ахуй байхгүй бол түүхийн үнэн алга болох тул соёлын өв тээгчдийг хайрлан хамгаалж өв уламжлалаа цааш нь авч явах боломжийг нь олгох нь хүн төрөлхтний үндсэн үүрэг гэлтэй. Эдгээр соёлын өв тээгч нар багада 7 үеэрээ энэхүү орхны хөндөд сууршин идээшэж амьдарч байна. Цаг хугацаа түүхийн олон мөчлөгийг туулан өнөөдөр дэлхий технологижж мэдээллийн эрен үед ирээд байна. Дэлхий даяар нэг эдийн засагтай болж бүгд хамтдаа хичээн зүтгэхээс өөр аргагүй болжээ. Энэ цаг үед дэлхийн нийтээрээ хүний үүслээс эхлүүлээд 21-р зуун хүртэл амьдарч оршин тогтнож байгаа соёлын өв тээгчтэй хамгаалах дөрвтэй алхам хийсэнгүй. Тийм учраас соёлын өв тээгчтэй ажилтай, орлоготой, үүнийг дагсан доктортой эдийн засагтай улмаар түүхийн дурсгалд эд өлгийн зүйлээ хайрлан хамгаалах ажлууд араасаа нэмэгдэх нь ойлгомжтой. Олон мянган хүнийг эдийн засгийн зөв системд оруулахын тулд нарийн төлөвлөгөө судалгаа, дэд үтцийн нарийн ажлууд байх бөгөөд хамгийн чухланд түүх соёлын дурсгалт газруудыг эзэнтэй болгох явдал юм. Өнөөдөр орхны хөндийн хар хором сум нь төв суурин газартаа нийлсэн цөөн хүн амтай бөгөөд дэлхийд хосгүй түүх соёлын дурсгалт газрууд нь эзэнгүй, хамгаалтгүй, хээр талд оршдог. Үүнийг хамгаалахын тулд нутгийн иргэдийн ажил амьдралтай хослуулах замаар өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн үүсгэх зэргээр аялал жуулчлалд тулгуурлан хийх боломжтой. Аялал нь өртөөсөн аялын цогц хөтөлбөр байх бөгөөд тэрхүү аялал нь сумын 8 багийн хөдөө айлуудын мал аж ахуй, гар урлал, оюутал, уламжлалт хоол хүнс, урлаг соёлын бүхий л үүдийг танилцуулсан үйлчилгээ үзүүлэх бөгөөд хөдөөгийн малчтад нэмэлт орлого олох боломжийг олгоо зогсохгүй шинэ ажлын бариудыг нэмэх зорилготой юм. За ингээд аялцгаая. Энэхүү аялал хөтөлбөр нь хар хором сумын 5 айлын аяллаар эхлэх бөгөөд эхний айл руу үхэр тэргээр очиж Монголын уламжлалт хурим найранд өргөдөн очиж ерөөл, магтаал, морин хуур, уртын дууны гайхамшигыг мэдрэх боломжтой болох юм. Цаашлаад 2 дахь өртөө рүү явахдаа мориор аялах бөгөөд Монгол малчин айлын малтайгаа хэрхэн харьцаж байгаатай танилцаж адуучин хүний хэрэгсэл болох уурга, имэйл, суран идэл гэх мэт нарийн нандин зүйлсийг бичлэн харах, хэрэглэх болно. Харин 3 дахь өртөө рүү бол Монгол наадмын соёлтой танилцж, Монголын ард түмний баяр ёслолын хувцастай танилцж, 93 наадмын өв уламжлалыг харна. 4 дахь өртөө рүү тэмээгээр явна. Монголчууд маань уламжлалт хоол хүнс буюу зундаа цагаан идэ идэж, зөвхөн өвөлдөө махан төрлийн хоол иддэг байсан байна. Харин хаврын эрс дэрс уур амьсгалд хатаасан махыг хэрэглэдэг байжээ. 4 үлрэлдээ таарсан хоолны өвөрмөц соёлтой монголчуудын нэн эртний өвөрмөц соёлтой танилцж өөрийн биеэр үзэж харах боломжийг олгох юм.
Цааш аялагчид сарлагаар бурхан шашны сүм хийд болон монголчуудын уламжлалт шашин болох бөөмрөглөлийн зан үйл дээр зочилж монголчуудын тэнгэр шүтээнийг ойлгох, харах, сонирхолтой үйл явцын бодит гэрч болох боломжтой. Ингээд мэлхийн толгой буюу хар хорим сумын зүүн хэсэг буюу хар хорим сумын хамгийн өндөр газар ирж сумыг бүхэлдэн дээрээс нь толдох бүрэн боломжтой болно. Эндээс хар хорим музей, Эрдэнэ хийд музей, Ханд Жамц хатны сувраг, орчин үе болон уламжлалт хэв загварыг агуулсан шилдэг бүтээн байгуулалтын хэсэг болох хар хорим соёл иргэншлийн парк бол орхны хөндийн төв цэг юм. Энэ соёл иргэншлийн парк нь мэдээллийн төв, дижитал музей, кофе шоп, сургалтын төв, Монгол парк, Монголын эзэнт гүрний мини парк, дэлхийн өв орхны хөндийн мини парк, өгийн нур, хиймэл нур, худалдаа үйлчилгээ, гол гудамж, автомашины томоохон зогсоол, хар хорим музей гэх зэрэг зохицуулбар байрлах юм. Дэлхийд дахны өв соёлыг тээгч Монгол улсын энэ жижигхэн суурин болох хар хорим сумыг тойрсон соёлын биет болон биет бус өвийг хайрлан хамгаална гэдэг нь хүндрэлтний үүрэг юм. Дэлхийн хүмүүс энэхүү үүргээ нэр төртөгөөр биелүүлж хүн чулуу намайг болон бусад гэмтэж муудаж балгасуулсан түүхийн ховор нандин эд үлийн зүйлсээ хамгаална гэдэгт би итгэж байна.